хамаатай юуны өмнө Монголын соёл урлагийн ажилтны гал халуун баярын мэндийг өргөн хүргье. За, соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих аймгийн хөтөлбөрийг бид нэр 2017 онд анх аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлж батлуулсан байгаа. Ингээд хөтөлбөртөө болсноор тодорхой хэмжээнд бид нэр жил бүр аймаг орнуудынхаа төсвөөс соёл урлагийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг бол бид нэр хийлгэж хөрөнгө оруулалтын дэмжлэгийг бол авч чадж байгаа. За ингээд слайд Оюнбатар. За соёл урлагийн салбарыг хөгжлийг дэмжих хөтөлбөрийнхөө зорилтыг та бүхэн манд нэг эргэн саная. Гэхдээ энэ удаа бол би хөтөлбөрийг нэг бүрчлэн та бүхэнд уншиж ярихаасаа илүүтэй дунд хугацааны хяналт шинжилгээ үнэлгээний талаарх бид нэр иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан 6-ын 3-ын 2 дахь заалтанд 2019 онд соёл урлагийн салбар маань ийм үр дүнд хүрнэ гэд тоон болон чанарын үзүүлэлтийг тодорхойлж гаргасан байна. Тэгэхээр 6-гийн энэ 6-гийн 3-ын 2-т бол энэ хөтөлбөрт бол 2019-2020 онд хяналт шинжилгээ үнэлгээ хийгээд хэдий ч нэ бид нэр соёл урлагийн салбарынхаа ажлыг системтэйгээр бусдад танилцуулж тайлагнаж чадна. Мөн соёл урлагийн хөгжил дэвшлигээ салбарын үзүүлэлтүүдийг хөтөлбөр батлагдах үеийн нөхцөл байдлаас өнөөдөр ийм түвшинд хүрээд байна гэдгийг тайлагнаж хэдий ч нэгээр хэмжигдэхүйцээр тайлагнаж чадах юм бол хөтөлбөр маань төдий чинээ дэмжлэг авч мөн цаашид үргэлжлэх ийм боломж нь улам сайн нэмэгдэх юм байна. За ингээд аймгийн засаг даргын захирамжаар 4-р сард захиалагчийн хяналт шинжилгээ үнэлгээ хийх гэсэн захирамж гарсан байна. За энэ захирамжийн хавсралтанд аймгийн боловсрол соёл урлагийн салбарт захиалагчийн хяналт шинжилгээ үнэлгээ хийх хөтөлбөр төслийн нэр гэдэг дээр манай соёл урлагийн салбарын хөтөлбөрийн нэр байгаа. За энэ хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь бол аймгийн засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Бат Эрдэнэ даргаар ахлуулсан ийм ажлын хэсэг байгаа. За жил бүхэн аймгийн засаг даргын тамгын газраас бүх сум агентлаг байгууллагуудаа хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг байгаа. Одоо 10 сарын 1-ээс энэ ажил эхэлнэ. Тэгэхээр энэ Бат Эрдэнэ даргаар ахлуулсан энэ ажлын хэсэг маань энэ соёл урлагийн салбарын хөгжлийн хөтөлбөрт хяналт шинжилгээ үнэлгээ хийж эцэслэн аймгийн иргэдийн хуралд танилцуулах нэ. Тэгэхээр энэ хөтөлбөр дээр хяналт шинжилгээнд дээр хэдий ч нэ бид нар яг төлөвлөсөн дагуу ажиллаа сайн хийгээ явж байна гэж танилцуулж чадах юм бол бид нар одоо 20 оны төсвийн төсөл дээр өмнөх авч ирсэн дэмжлэгүүдэд бууруулахгүй байх хөтөлбөр цаашид улам илүү үргэлжлэх юм боломж нь нэмэгдэх учраас би өнөөдөр та бүхэнд энэ хяналт шинжилгээ үнэлгээ хийлгэхдээ анхаарах зүйлийг маш товчхон танилцуулах гэж байна. За дараагийн слайдыг гаргая. За хяналт шинжилгээ үнэлгээ хийлгэхдээ бид нар яг шалгуур үзүүлэлтээ 14 ийм хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлтийг тавьсан байна. За 14 шалгуур үзүүлэлтэн дотор нэг 3 шалгуур үзүүлэлт бас жоохон анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа. Хийх ажлуудаа бид нэр хийж байгаа. Бусад шалгуур үзүүлэлт бол харьцангуй боломжийн. Багцгүй бид нэр хийсэн ажлынхаа үр дүнг бодитоогоор одоо танилцуулж суралцахад бол шаардлагатай байгаа. За эхний шалгуур үзүүлэлт нь бол соёлын байгууллага бүр 2021 он хүртэл тухайн байгууллага хөтөлбөрөө болон байгууллагаа хөгжүүлэх юм төлөвлөгөөтэй байна гэсэн юм зорилт тавьсан байна. Тэгэхээр бүгдээрээ бол төлөвлөгөөтэй гэдэгт бол итгэлтэй байна. Жил жилийн төлөвлөгөөгөө бид нэр хийж байгаа шүү дээ. Түүнтэй ижилхэн 21 он хүртэл бол манай соёлын байгууллага ингэж ажиллана гэдэг. За үүний баталгааг нь болохоор одоо хүндлэнгээр бол соёлын төв чанартай үйлчилгээ 4-р улсын уралдаан бол боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайдын тушаалаар бол энэ уралдаан зарлагдсан байгаа. Мөн
амийн хэсэг байгаа захирамжаар ажлын хэсэг байна. Тэгэхээр энэ чанартай үйлчлэгээ улсын уралдааны шалгуур үзүүлэлтэн дотор дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж батлуулсан байдал гэдэг дээр тэгээс 9 хүртэлх оноо өгнө. Энэ ажлын хэсэг ба шалгуур үзүүлэлтийн дагуу одоо төлөвлөгөөнүүдийг очиж үзэх нь биш. Тэгэхээр та бүхэн яг энэ соёл 17 онд ийм хөтөлбөртэй болно гэсэн тэр хийсэн төлөвлөгөөгөө л та бүхэн маань харуулхад бол энэ дээр оноогоо аваа явчихна. За дараагийн слайд. За бид нар 17 онд бол соёл урлагийн байгууллагуудын барилгыг нь бол шинжилээ гэсэн юм зорилт тавьж исэн. За 19 он гэхэд бол нэг байгууллага 21 он гэхэд бол хамгийн багадаа 3 байгууллага бол энэ шинэ барилгатай болно гэсэн зорилтыг тавьсан. За энэ зорилт бол хангалттай биелэгдэж байгаа. Хөтөлбөр батлагдсанаас хойш бол чой болсон сумгаан шинэ соёлын төвтэй орсон байгаа. За мөн 3 цагаал Баян уул Матад халхос сум аймгийн музейн ингээ барилгууд бол шинжлэхдээ энэ зорилтод үзүүлэлт маань хангалттай биелэгдэх боломжтой байна. За мөн мэрэгжлийн ажиллагчдыг бол аль болохоор 21 он гэхэд 100% мэрэгжлийн ажиллагчтай болно гэсэн юм зорилт тавьсан байгаа. За аймгийн төрийн албан агчийн сургалт хөгжил нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөрүүд дээр сум бүхнээс нэг оюутныг бол төлбөрийг нь дааж сургаж байгаа. Тэгээ үүн дотор бол сумдуудаас шүдний эмч тэгээд соёлын ажилтнууд бол их хвчлэн оюутнууд бол төлбөрөө даалгаж байгаа. Удахгүй ингээд тэд нар оюутнууд төгсөөд ирэхээр мэрэгжлийн албан хаагчдын тоо бол бас нэмэгдэх боломжтой. За дараагийн слайд. За бидний нэг анхаарах шалгуур үзүүлэлт маань өдөр тутам хийгээд яваад байдаг хэрнээ 4-р шалгуур үзүүлэлт нь нийтийн номын сангийн байнгын уншигчид нь 1000 хүртэлх хүнд ноогдох энэ Эренбээрээ 17 онд бол 112 уншигчтай байсан, 19 онд 268 болно, 21 онд 370 уншигчтай болно гэсэн юм зорилт тавьсан байна. За энэ тоог зорилтыг тавихтаа зүгээр нэг тавьчихаагүй. Энэ талын босоо баган дээр болохоор манай аймгийн 2012-оос 18 он 17 оныг дуустал 1000 хүн тутамын нийтийн номын сангийн байнгын уншигчдын графикаар үзүүлсэн байна. За тэгэхээр энэ хөтөлбөрийг хийж авах үед болохоор Төв аймаг бол 248 уншигчтай, 68 уншигчтай, Булган аймаг 190 уншигчтай ийм статистик мэдээлэл байсан. Тэгэхээр бид нар яг тухайн үед одоо ийм байгаа ч гэсэн ятгахтаа одоо бусад аймагуудын энэ 17 оны энэ мэдээлэлд ойртохын тулд нийтийн номын сангийн уншигчдийнхаа тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн юм зорилтыг тавьсан байна. За нийтийн номын сангийн байнгын уншигчид буюу номын фондын тоог одоо яг улсын бүртгэлийн хэлтэлсэн www.1212.me гэсэн захин хуудсан дээр байгаа мэдээллийг би та бүхэнд харуулж байна. Тэгэхээр нийтийн номын сангийн тоо гэдэг нь болохоор бүх сумынхаа соёлын төвийн дээр идэх номын сангийн тоог оруулаад 14. Тэгээ уншигчдийн тоо, номын фондын тоонуудыг та бүхэн ингэж харж байна. Тэгэхээр өссөн мэдээлэлтэй өгнө гэдээ байгаад байгаа биз? Гэтэл бид нэр одоо яг энэ аймгийн эдийн засгийн нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг өнгөрсөн баасан гарагт өгөхдөө нийтийн номын сангаас байна уу? Аймгийн номын сангийн хүмүүс. Мэдээлэл тайлан өгөхдөө бид нар 2019 онд бол өмнөх жилийн нийтийн номын сангийн уншигчдын тоог өмнөх оноос 5% нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан. Гэтэл яг энэ 5 өдөр тайлан ирүүлэхдээ 3788 байнгын уншигч гэсэн ийм мэдээлэл ирүүлсэн. Гэтэл одоо байгаа статистикаа харахаар өмнөх оноос буурсан энэ тайлан ирүүлсэн байгаа үстэй. Тэгэхээр номын сан энэ мэдээллээ сайжруулж нийт номын сангийнхаа 13 сумаасаа мэдээлэл авч нийтийн номын сангийн уншигчдын мэдээллээ
нэг ойлголттойгоор бүгдийг нэгтгэж тайлан өгөхгүй бол аймгийн хуралд бид нэр өмнөх жилээсээ буурсан ийм 80,000 хүнтэй байж ээж тэгээд уншигчдын тоо 3,000 гэж өгж явах юм бол гэтэл өмнө бол уншигчдын тоо 89,000 гэж өмнөх онд өгсөн байтал одоо энэ онд 3,000 гэдэг ийм тоо гараад ирэхээр та нар тэгээ өөрсдөө эргэцүүлэх юм хийн биз. Тэгээд тайлангаа дахиж сайжруулах хэрэгтэй. Тэгвэл бол ийм тайлантай байж ээж бид нэг дэмжлэг санхүүжилт авна гэх юм бол хурал маань одоо биднэрт эргээд шүмжтэй хандах ийм байдалтай байна. Тэгэхээр энэ тоо мэдээлэл дээрээ анхаарлаа хандуулаарай. За дараагийнх нь слайд шалгуур үзүүлэлт нь музей үзэгчид. За музей үзэгчдийн энэ тоо багна нь мөн энэ 100 хүнд ногдох үзэгчдийн тоог графикаар үзүүлсэн байна. 12 оноос хойшгийн тоонуудын графикаар байна. За Өвөрхангай аймаг болохоор 100 хүн тутмын 53 нь болохоор Говьсүмбэр аймаг 45 гэдэг энэ бусад аймагуудын энэ статистик мэдээллийг би тэнд жижигээр тавьсан байна. Тэгэхээр энэ слайдыг та бүхэн өөрсдөө бас байгууллагуудаа авчихаарай. Тэгэхээр энэ үзүүлэлтээрээ бид нэр 21 аймагт бол 14-р ирэмбэлэгдэж байгаа. Тэгээд суур төвшин бол 18 100 хүн тутамд 18 байсан бол 19 онд 32 болгоё, 21 онд 53 болгоё гэсэн зорилт тавьсан байгаа. За тэгээд аймгийн юм статистик мэдээлэл болохоор 2018 онд 20,000 хүн музей үзсэн гэсэн юм мэдээлэл өгсөн байна. Гэтэл одоо яг энэ 5 дахын тайлан дээр болохоор 2191 хүн музей орон нутгийн судлах танхимаар үйлчлүүлсэн гэсэн юм тоо өгсөн. Тэгэхээр музейгээс бас хүмүүс байгаа тийм. За мэдээллүүд маань одоо яг манай дээр ирж байгаа мэдээлэл ийм л байна. Тэгэхээр өнгөрсөн оны мэдээллээсээ буурсан, тэгээд бусад мэдээлэл нэгтгэхгүй байна уу? Энийг бас жоохон анхаарч үзэх хэрэгтэй. За дараагийн шалгуур үзүүлэлт нь болохоор дараагийн слайдыг гаргая. За дараагийн шалгуур үзүүлэлт нь болохоор 6, 7, 8 дугаар 14 шалгуур үзүүлэлтийг би яриад гэсэн байгаа тийм. 6, 7, 8 дугаар шалгуур үзүүлэлтэн дээр угийн бичиг хөтэлдэг өрхийн тоог өрхийг бол ер нь 100% 21 онд болгоё. 19 он 80% хүргье гэсэн юм зорилт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр угийн бичиг хөтлөлтийг бол сургалтаа аваад өдөр тутам болон мэдээлэлээ та бүхэн дандаа хийгээд явдаг байгаа. Үүн дээр нэмээд шинээр гэр бүл болж байгаа өрхүүдэд угийн бичгийг нь тогтмол одоо уламжлуулж хүлээлгэж өгөх тийм ажил зохион байгуулах, мөн ургийн баяр дээр угийн бичгийг нь сануулгах, ургийн баяр хийж байгаа айл өрхүүд маань бүгдээрээ угийн бичигтэй хэсэг дээр нь бас санаа тавьж ажиллаарай гэж зөвлөмж өгье. За зохион байгуулсан соёл урлагийн арга хэмжээнд дээр бол энэ хян шинжилгээгээр бол гайгүй байх баха. Гол нь та бүхэн өөрсдөө ажлаа хичнээн хүн хамруулсан гэдэг тэр танилцуулга мэдээлэлээ тайлангаа сайн хийж байгаарай. За дараагийнх нь болохоор Монгол судлал соёл урлаг салбарын эрдэм шинжилгээ судалгааны баг хурал. За яг энэ дээр бид нэр 19 он гэхэд 17, 18, 19 он гэ 2 оны турш нийлээд жилд нэг 2 удаа буюу одоо нийлээд 4 удаагийн баг хурал яг Монгол судлал соёл урлагаараа эрдэм шинжилгээ судалгааны баг хурал хийнэ гэж зорилт тавьсан байна. Тэгэхээр яг энэн дээрээ бас үлдсэн хугацаанд бид нэр бас юу төлөвлөж хийх вэ гэдэг дээрээ бас төлөвлөж ажиллахыг бол та бүхэнд зөвлөж байна. За дараагийнх нь мэргэжлийн урлагийн тоглолтын үзэгчдийн тоо. Би энэ статистикийг бол ялангуяа энэ тайлан мэдээ гаргах нэг ойлголттой байх жоохон ойлголтын зөрүүнээс болоод л энэ мэдээлэл дутуу тавигдаж байна л гэж би бол ойлгож байгаа. Гэхдээ бид нэр статистик мэдээлэлээ өгөхдөө одоо жишээлбэл энд ингэж байгаа аахгүй юу? 1000 хүнд үзэгчийн тоо бол 2019 онд бол 200 болгоно, 21 онд 300 болгоно гэсэн зорилт тавьсан. Гэтэл энд Говьсүмбэр аймаг, Увс аймаг, Завхан аймагуд бол одоо яг энэ үзэгчдийнхээ тоогоороо улсад эхний 3-т ирэмблэгдээд явж байна.
Гэтэл эднэр болохоор 1000 үзэгчдэд 1300 хүн гэсэн ийм тоо тавигдаж байгаа байхгүй статистик мэдээлэл. Тэгэхээр бид нэр одоо яг энэ үзэгчдийнхээ тоогоор 12 дугаарт ирэмблэгдэж за 63 тоглолт 18 онд үзүүлж 35.5 мянган хүн тоглолт үзсэн, мэргэжлийн урлагийн байгууллагын тоглолтыг үзсэн гэсэн ийм мэдээлэл өгсөн байна. За гэтэл одоо яг энэ 5 дахь өдөр бидэн дээр ирсэн энэ тайлангаар болохоор слайдаа явуулаарай. Тайлангаар болохоор одоо үүнд аймгийн хөгжим драмын театрт 30.7 мянган хүн үзүүр үзсэн гэж байгаа. Тэгэхээр энэ эхний 8 сарын байдлаар бол 30.7, нодлон жил бол 35.5 гэж юм. Тэгэхээр сая бол яг нэлээд томоохон айнууд тэмдэглэсэнтэй холбоотойгоор мөн яг Улаанбаатар хотоос мэргэжлийн урлагийн тоглолт ирсэнтэй холбоотой тоглолтууд бол нэлээд өнгөрсөн жилээс бол дагвал байх ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр энэ статистик мэдээллүүд дээрээ бас анхааралтай тайлагнараа гэж зөвлөмж өгье. За дараагийн слайд. За сүүлийн 4 слайд байгаа. За энэ сүүлийн 4 шалгуур үзүүлэлтэн дээр бол боёо одоо урлаг соёлын клуб дугуйлан, урлаг соёлын нэрийн бүтээгдэхүүн, хэрэгжүүлсэн төсөл, аймаг орон нутгаа танилцуулах бүтээлийн сан, бусад улс орон соёл урлагийн арга хэмжээ. За эдгээр ажлууд бол яг соёл урлагийн хөтөлбөрийн бусад одоо нэмэлт санхүүжил дэмжлэгийн хүрээнд бол ажлууд бол хангалттай хийгдсэн. Гэхдээ урлаг соёлын клуб дугуйлан гэдгийгээ бас та бүхэн маань хоорондоо ярилцж байгаад нэг ойлголтоор танилцуулах хэрэгтэй. Жишээлбэл одоо яг ерөнхий боловсролын сургуулийн дэргэд байгаа урлагийн одоо энэ клубүүд эдэг шүү дээ. Тэднийгээ тоондоо оруулахгүй юу? Эсвэл яг соёлын төвийнхээ дэргэд яг энэ аймгийн хөгжим драмын театрын дэргэд гээд хичээлүүлдэг энэ клубын дугуйлуудаа тооцох юм уу? Энэ дээр бас нэг ойлголттой болж тоогоо бас нэг болгож авахыг та бүхэн зөвлөж байна. За урлаг соёлын нэрийн бүтээгдэхүүн гэдэг дээр бол одоо ялангуяа энэ жил нөгөө хэрлэнгийн үдэш хүүхдийн яваад эгийн 8 багчууд за эв модны наадам алтарган баражин үзэнчин хатхан гээд нийлээд яг одоо бол бид 8 нэрийн бүтээгдэхүүнийг бол шууд хэлэх боломжтой байна. Гэтэл энд бид 14-ийг 21 онд гаргана гэсэн юм зорилт тавьсан байна. За Марин хуурын одоо яг чуулга бол манай хөгжим драмын театр хажуудаа бий болгож байгаа. Сая Монгол дуурахтан хамтлаг гэдэг шиг энэ дээр болохоор альч суманд очисон дотоод гадаадын жуулчид очиход тухайн сумын одоо соёлын яг нэрийн бүтээгдэхүүн бид нар брэд гэж үчих гэснээр энэ дээр хөтөлбөр яг хийж авах үед брэд гэхээр бас арай өөр болно. Тэгэхээр урлаг соёлын нэрийн орон нутгийн нэрийн бүтээгдэхүүн сум бүхэн өөр өөр гэсэн нэг бүтээгдэхүүнтэй болох дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдэг. Энэ дээрээ бас 21 он хүртэлх зорилттой тавьж ажиллуулах брэд бүтээгдэхүүнгүй сумдууд бол анхаарлаа хандуулж ажиллах юм байна. За аймаг орон нутгаа танилцуулах бүтээлийн сан гэдэг дээр бол за дараагийн слайдыг гаргая. Бүтээлийн сан гэдэг дээр болохоор одоо энэ жил нөгөө дорж видео контентын сан гэдэг дээр бол ялангуяа манай хөгжим драмын театрын уран бүтээлчид бас нэлээд их идэвхтэй оролцож ажиллаж байгаа. За соёл урлагийн төсвийн хөгжүүлэх за шалгуур үзүүлэлт бол ингээд дууссан. За соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих 2019 онд бол 95 сая төгрөг батлагдсныг та бүхэн мэдж байгаа. Одоо яг 10 дугаар сарын 5-ны өмнө бол 2020 онд аймгийн эдийн засгийн нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн батлагдана. Тэгэхээр үндсэн чиглэл батлахдаа дараа нь бид нэр 12 сард аймаг орон нутгийн төсвөө батлуулна. Аймаг орон нутгийн төсөв батлуулахдаа үндсэн чиглэл тусгагдсан үйл ажиллагаа заалтын хөрөнгө оруулалтуудыг батлагддаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр одоо бол үндсэн чиглэлтэй хажуугаар орон нутгийн соёл урлагийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг
хүсэлтийг бол боловсрол соёл урлагийн газраас бол анхны байдлаар ирүүлж байгаа. Гэхдээ яг орон нутгийн дээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд, хүсэлтүүд маань ийм үр дүнд хүрнэ. Яг хөтөлбөрийн ийм залтанд ийм үр нөлөөлөл, сайн үр дүн, урт удаан хугацааны үр нөлөөлөл авчирна гэдгийг хэдий ч нэ сайн хүсэлтэн дээрээ тодорхойлж чадна, төдий ч нэ батлагдах магадлалтай. Тэгэхгүй зүгээр хэрэгтэй байна гिचх юм бол тэр бол бас батлагдах магадлал хангалттай үндэслэл болж чаддаггүй. Нөгөө талаас соёл урлагийн салбарыг 19 оны төсвөөс эхлээд бас харьцангуй нэлээд эрхчлөө боломжийг олгож байгаа. Учир нь өөрсдийнхөө орлогыг өөрсдөө мэдж зарцуулдаг тийм эрх мэдлийг бол олгосон байгаа. Нэмж олсон орлого нь болохоор соёл урлагийн ажилтнуудыг ажиллаа хийхэд нь нийгмийн болон яг ажлын байран дээрх орчин нөхцөлийг нь сайжруулах дэмжихэд л тэр нэмэлт орлогыг зарцуулна гэсэн тийм журам байна. Тэгэхээр хэдий ч та нар орлогоо олно. Нөгөө талаар бол яг 100% бүх юм төрөөс хараад бишээр ажиллах боломж нь бол та бүхэнд байгаа учраас энэ хөрөнгө оруулалтуудын хүсэлтийг гаргахдаа өөрсдөө зарим нэг орлогоор олж болох боломжуудаа өөрсдөө боломжтой хөрөнгө оруулалтыг хүсэлт гаргахаасаа илүү аль болохоор урт удаан хугацааны хөрөнгө оруулалт болохгүйц тийм хүсэлтүүдэд ирүүлж явах юм бол дэмжигдэх магадлал сайтай гэдгийг та бүхэн бас хэлхийг хүсэж байна. За дараагийн слайдыг гаргая. За түрүүн засаг дараах үгэндээ хэлжсэн соёл урлагийг хөгжүүлэх, иргэд олон нийтийг соён гээгэрүүлэх ажилд бол засгийн газраас ч тэр аймаг орон нутгаас ч тэр анхаарал тавьж ажиллаж байгаагийн нэг жишээ нь бол энэ урт талын захирамж бол бүх байгууллагуудад бол хүрсэн гэж бодож байгаа. Соён гээгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн засаг даргын захирамж. За дараагийнх нь болохоор соёлын тухай хууль, соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу соёлын орон нутгийн судлах танхимууд дээр болохоор эд хөрөнгийн соёлын өвийн хадгалт хамгаалалт бүртгэл баримжуулалтын улсын тооллого хийсэн байгаа. Тэгээ энэ тооллогын дагуу гарсан зөрчлийг цаашид хийгдэх ажлын талаар ийм хугацаатай алуун тоотыг бол бүх сүмийн засаг дарга нарт хөрвүүлсэн. 7 сарын 1-нд хариу ирэх ёстой байсан боловч одоогор бол 6 сар хариу ирүүлсэн байгаа. Тэгэхээр үүний дагуу хийгдэх энэ элтгэн хуудас мэдээллүүдийг ирсний дараа аймгийн засаг даргад танилцуулж яг энэ соёлын өвийн хадгалт хамгаалтын талаар 20 онд ямар бодлого баримталж ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг шийдлийг уг нь гаргах ёстой юм. Гэтэл харамсалтайгаар энэ 8 сум мэдээлэлээ ирүүлээгүй учраас хүртэл ямар нэгэн шийдэл гараагүй байгаа. Тэгэхээр анхан шатандаа бид нэр өөрсдөө ингэж жоохон санаачлагтай ажиллахгүй бол дараадаа хөрөнгө оруулалтаа авах, дэмжлэг авах боломжоос тэр хувиа тэр хэмжээгээр өөрсдөө бид нэр бас жоохон хасах тэмдэг рүү оруулаад байгаа гэдгийг бас анхаарч ажиллаарай гэж зөвлөе. За дараагийн слайд. За энэ видео контентын сан бүрдүүлэх гээд энэ видео контентыг та бүхэн мэдж байгаа халбал миний нутаг гээд дуу хуучин бол яг хүмүүс сайн мэддэггүй байсан бол яг энэ видео контент хийгдснээс хойш хүмүүс бол нэлээд амандаа бүр ингээд аялдаг дуулдаг болчихсон байна. Тэгэхээр энд бол та бүхний соёл урлагийн салбарын яг энэ нэг бүтээлээр ч гэсэн маш их юм давлгааг үүсгэх боломжтой гэдгийг баталгаа. Тэгээ видео контентын сан дээр мөн халбалын аялал жуулчлалыг дэмжих үйлчлэгийг олон нийтэд хүргэх энэ видео контент Эренбаатарын дуулыг бол бас дүрсжүүлсэнийг та бүхэн харсан байгаа. За мөн энэ ганцхан манай Дорнод аймгийн төдийг Эренбаатарын дуулыг дүрсжүүлснээр Монгол улс даяар яг энэ Эренбаатарын дуулыг бол иргэн бүгд дахин гэж санаж байгааг бол та бүхэн мэдж байгаа. За аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон байгалийн болон түүх соёлын үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож олон нийтэд хүргэх видео контентын ажил бас хийгдэж байгаа. Энэ тэгэнгүүт та бүхний аль нэг сумын нутаг дэвсгэр дээр байгаа энэ байгалийн үзэсгэлэнт газар, энэ түүх соёлын газруудыг бол мөн танилцуулах
та бүхний суман дээр очиход танилцуулах юм бэлэн видео контентын материалууд бол бас бий болж байгаа. За ингээд мөн соёл урлагийн хөтөлбөрөөр бол аймгийн төв номын сан музейнүүд манаас өөрийг гэсэн гаргасан судалгааны ажлуудаа ном томхол болгож бас бүтээл болгож үлдээж байгаа. Ингээд эх онуудаа бас хөтөлбөрөө цаашид улам эрчимтэй хэрэгжүүлж дэмжлэгээ мөн бас яг оновчтой авч та бүхний ажилд бас нэмэртэй ажлаа улам чанаржуулахад нь бол хөтөлбөр бол нэлээд үр дүнтэй шүү. Тэгээд цаашид хөтөлбөрөө хяналт одоо яг хүнзэнгийн захиалагчийн хяналт шинжилгээ үнэлгээний багт хөтөлбөрөө сайн үнэлж дараагийн хөрөнгө оруулалтаа дахин авч явахыг хүсье. Та бүхний ажилд амжилт хүсье.